Southscope Sense хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2023 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дахин хуваарлалтаар 19.5 тэрбум төгрөг. Тослон гүйцэтгэгч худалдан авалт хийсэн 913 татвар төлөгчдөөс хаяг байршлын бүртгэлээ өмнө говь 3 тис гэж сонгон шивсэн 126 татвар төлөгчийн 3.8 тэрбум төгрөгийн орлого орон нутгийн төсөвт хуваарлагдсан байна. Үүнд автовер болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 23 сая төгрөг, газрын төлбөрт 815 сая төгрөг, бусад татварт 993 сая төгрөг, хувь хүний орлогын албан татварт 589 сая төгрөг, үйл хөдлөх хөрөнгийн албан татварт 1.3 тэрбум төгрөг тус төлснөөр нийт орон нутгийн төсөвт 3.7 тэрбум төгрөг, улсын төсөвт 257.3 тэрбум төгрөг тус төлсөн байна. Мөн Southscope Sense компани нь 2023 оны 1-р улиралд 194 сая төгрөгийн татвар төлж байсан нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 1-р улирлын байдлаар 717 сая төгрөгийн татвар төлжээ. Нээлттэй өмнө говь хариуцлагатай татвар төлөгч. За манай компани удирдлага менежмент зохион байгуулалтыг илүү сайжруулсан. За ордын нөөцийг илүү тодорхой наримжсан байгаа. Тэгээд ажиллах хүчин, тоног төхөөрөмж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн байгаа бөгөөд одоо энэ жилийнхаа 7 сая тонн үрсийг бол бүрэн одоо холбоорлно гэдэг талд итгэлтэй байгаа. За ингэснээр одоо Монгол улсын төсөв одоо нийгмийн хөгжилд одоо өмнөх жилүүдээс илүү их одоо хувь нэмрээ оруулна гэдэг тал итгэлтэй байгаамаа. Мөн компани үйл ажиллагааны хувьд ил тод байж хариуцтай уул уурхай аюулгүй байдлыг нэгдүгээр тавьж цааш одоо үйлдвэрлэн одоо ажиллах болно. За тэгэхээр SGS 2023-аас 2024 оны 2 сарын хугацаанд за энэ жил гарны хугацаанд нийт улсад 299 тэрбум 536 сая 422,144-ийн татвар төлсөн. За үгнээс за улсын төсөвд болохоор 286,423 сая 134 сая төгрөг төлсөн байна. За үгнээс за орон нутаг болон сум дүүрэгдэд болохоор 6 орчим тэрбумыг бид татвар төлсөн байна. За аймаг сум дүүрэгдэд болохоор 3 орчим тэрбумыг төлсөн байна. За тэгээд бид цаашдаа энэ үйл ажиллагааг татвар төлөлтийн ажиллагааг сайжруулад явах болно. Мөн нэг аваачтай тал нь юу гэхээр орон нутагт ий баримт өмнө ерөөсөө шивдэггүй байсан. Өмнө нь бол ердөө ганцхан компани байсан. Тэгэхээр энийг бид 126 компани болгож өсгсөн байна. За энэ үйл ажиллагааг бид улам илүү эрчимжүүлээд энэ тоо хэмжээг ч гэсэн нэмээд явах зорилго тавиан ажиллаж байна. За үүнээс хамааран цаашид бид за Монгол улсын хууль тогтоомж хэрэгжлийг хэрэгжүүлэн барьж за өнөхөө орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хамтран оролцож өөрсдийн чадах бүх чадамжаар хамтарч ажиллаж явах болно. Одоо SGS компанийн засварын хэлцэн одоогоор 50-60 хүнд бүрэлдэхүүнтэй өдрийн эйжент, өдөр шөнийн эйжент 20-25 хүнтэй ажиллаж байна. Манай хэлцэн техникүүд бэлэн байдлыг хангаж ажилладаг. Үүн дотроо 400 экскаватор бол нийт 300 хэдэн техник бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа. Southscope Sense компани нийгмийн хариуцлагын хүрээнд одоо бас нэлээдгүй ажлуудыг одоо хийсэн байдаг. За гол зорилго нь бол одоо бас нэг энэ сум орон нутгийн дэд үтцийг сайжруулах, хүн амын эрүүл мэнд, за боловсрал гэдэг энэ чиглэлүүд рүү бас нэлээ хөрөнгө оруулж байна. Олон улсад хувь цагаан арилжаалдаг энэ компаниудын хувьд бол бас нийгмийн хариуцлага, байгаль орчны асуудал, за ажилчдынхаа одоо бас нийгмийн асуудал гэдэг энэ дээр бол нэлээ анхаарч тодорхой зүйлүүдийг хийдэг. За энэ нь бол одоо бас тэр олон улсынхаа нээлттэй одоо сайтуудаар бас юу хийснээ мэдээлж бас ингэж явдаг байгаа. За дээр нь энэ жил энэ манай компани одоо толгой компани тууз хуралдаад нэг томоохон шийдвэр гаргасан нь шивээ хөрөн энэ нарийн сухатыг одоо холбосон засмал зам байгаа. Энэ бол одоо урд шивээ хөрөнгөөс ирээд энэ уурхайнуудын бүс орчимд ирээд ингээд дуустдаг. Хашаа 3 тесрүү бол одоо юм сайжруулсан шорон зам гэж орчдөг байна. За энэ сайжруулсан шорон замыг бол энэ Southscope Sense компани нийгмийн хариуцлага хүрээнд бас нэлээдгүй хөрөнгө зарцуулаад одоо энэ шивээ хөрөнгийн засмал замыг бол 3 төстэй холбоё гэдэг юм одоо шийдвэр гарсан байгаа. За нийгмийн хариуцлага гэдэг одоо гэх мэтлээ одоо ингээд олон зүйлүүдийг
ярьж болно. Тэг компани бол цаашдаа урт хугацаанд доктортой ажиллахын тулд нийгмийн хариуцлагын ажлыг тасралтгүй тэгээд ирээдүйн рүү чиглэсэн ийм одоо хөрөнгө оруулалт руу хийх нь бол одоо хамгийн зөв шийдлээ гэж ингэж үзэж байгаа. Хариуцлагатай татвар төлөгч танд баярлалаа.